Түүнээс хойш 30-аад жилийн дараа Есүсийг Назар хотод амьдарч байх үед Усаар Багаан батлагч Жогон гэгч нэгэн хүн Ивдэ аймгийн Элсэн цөлд ирж суулаа. ертөнцийн эзэн удахгүй Ерөвсын хаан тулсаа байгуулж эхэлнэ. Иймээс та нар гэмт амьдралаа орхих гэж Жогон тунхаглаж байлаа. Олон 100 жилийн өмнө ертөнцийн эзний зарлага Яшиах Жогны тухай зөгнөхдөө их эзэн удахгүй ирнэ. Та нар үүнд бэлтгэх хэрэгтэй гэсэн үгийг цөлд амьдардаг нэгэн хүн тунхаглана гэжээ. Энэ үг ертөнцийн эзний сургаалт бий. Жогон суран бүстэй тэмээний ярьсан дээлэмсэж зөвхөн царцаахай зэрлэг зөгийн балаар хооллдог байлаа. Маш олон хүн Ерүсалим хот, Ивдэ аймаг, Йордан голын хавьяас ирж гэмт амьдралан орхихоор шийдснээ илэрхийллээ. Үүнийг нь батлан Жогон тэднийг Йордан голын усанд угааж өгчээ. Сургаал номлогч Парш Садуух бүлгийнхэн усаар угаалгах санаатай боловч гэмт амьдралаа орхихыг үл төвдөснийг Жогон хараад та нар хортомоогойн удан болоо. ертөнцийн эзний шийтгэлээс ингэж мултарч болно гэж би заагаагүй. Шийтгэлээс чөлөөлөгдөхийг хүсвэл гэмт амьдралаа орхих тун. Сайн модны үржимс ямар шүү гэдгийг нэгэн адилаар амьдралаа сайн үр дүнтэй болго. Та нар ертөнцийн эзний хайртай Авраамийн үр сад билээ. ертөнцийн эзэн түүний удмыг жаргалтай болгох учраа хожим бид ямар ч байсан жаргал авна гэж бодохын хэрэг харин байхгүй. Тэр дуртай цагтаа элгэн чулуунаас ч Авраамийн удмыг бий болгож чадна. Үржил шимгүй модыг цавчин шатаахын адилаар ертөнцийн эзэн өөдгүй муу хүмүүсийг мөдхөн шийтгэх болно. Та нар гэмт амьдралаа орхий гэвэл би түүнийг чинь батлан усаар угааж өгье. Харин удахгүй надаас чухал нэгэн хүн ирнэ. Би өөрийгөө тэр хүний шаахаагч тайлж өгөх эрхгүй гэж үздэг. Би та нарыг одоо зөвхөн усаар угааж өгсөн бол тэр хүн зарим нэгэнд чинь ертөнцийн эзний ариун сүнсийг өгч гэмээн цагаатгуулаагүй хүмүүсийг мөнхийн зовлонгийн халуун галдаш шатаах шийтгэл оноож чадна. Ийхүү тэр хүн цайрвсан буудайг шигшүүрээр ялгаж сайн буудайг авч хальс хогийг мөнхийн галд хийж шатаах мэт ажил хий гэж хэллээ. Иесус Жогноор угаалгахын тулд Галил аймгаас ирж намайг угаасгай гэхэд хэрэггүй бизээ. Та өөрөө намайг угааж өгвөөс зохилтой гэж Жогон хэллээ. Бид зөвхөн ертөнцийн эзний үгийг дагах ёстой. Намайг одоо угаасгай гэж Иесус хэлээд Йордан гол руу орлоо. Жогон угааж өгөхөд Иесус голоос гарч ирлээ. Яг тэр үед тэнгэр заагдаж ертөнцийн эзний ариун сүнс тагтаа шувуу мэт доош бууж ирэх нь үзэгдэж. Энэ бол миний үргэлж таалан сойрхдог цорын ганц хайртай хүү билээ гэх дуу тэнгэрээс сонсогдлоо. Адгийн муурын сүнсэнд урав татах боломж олгохын тулд ертөнцийн эзний ариун сүнс Иесусыг ганцаарангийн элсэн цөл рүү явуулжээ. Тэнд очиод Иесус 40 хоног юу ч идээгүй учраас ихэд өлсөж эхэллээ. Гэтэл адгийн муурын сүнс түн дээр ирж та өлсөж үхэндээ та үнэхээр ертөнцийн эзний хүү юм бол энэ чулуунуудыг талах болголдоо гэж хэллээ. Хүн зөвхөн хоолны хүчээр биш, ертөнцийн эзний хүслээр амьд явдаг гэж түүний сургаалд бичсэн байдаг гэж Иесус хариу өгчээ. Адгийн муурын сүнс Иесусыг Ерүсалим хотын сүмийн хамгийн өндөр хэрэм дээр авчираад хэрв та ертөнцийн эзний жинхэнэ хүү юм бол доош үсэх. Тэр хүнийг харж хамгаалахыг ертөнцийн эзэн Ерөвсын элч нартаа тушаасан учраас юу ч бэртэхгүй гэж түүний сургаалд бичсэн байдаг учраас та айх хэрэггүй биз гэж хэллээ. ертөнцийн эзнэр гим хийлгэх гэж оролдох хэрэггүй гэсэн үг бас сургаалд нь бий гэж Иесус хариуллаа. Тэгтэл адгийн муурын сүнс Иесусыг өндөр улын оргил дээр аваачаад
Дэлхийн бүх улс гүрний хүчирхэг сайхан байдлыг агшин зуурт үзүүлж, энэ олон улс одоогоор минийх. Хэрвээ та миний өмнө мөргөн хүндэтгэлвэл би бүгдийг өгье гэж хэллээ. Адгийн муурын сүнсээ зөвхөн ертөнцийн эзнийг хүндлэх хэрэгтэй. Түүнээс өөр хэнийг ч хүндэтгэж болохгүй гэж түүний сургаалд бичсэн учраас одоо эндээс зайлсгав гэж Есүсийн хэлэхэд адгийн муурын сүнс зайлжээ. Дараа нь Ерөвсын элчнэр ирж Есүст туслалаа. Газрын дунд тэнгис болон Йордан голын хооронд орших Зевулун, Нафтали, Галили аймгийн Ивдэ бус хүмүүс одоо ертөнцийн эзний тухай юу ч мэдэхгүй учраас цаг ямагт үхлээс айн дагжиж харанхуй мэт аимшигт байдалд байна. Гэвч тэдний дунд хизээ нэгэн цагт гэгэн тунгалаг гэрэл цацрна гэсэн үгийг ертөнцийн эзэн эрт цагт яашяхаар зөгнүүлжээ. Усаар угаан батлагч жогны баривчлагдсныг Есүс мэдээд Галили аймгийн Назар хотоос явж дээр өгүүлсэн Зевулун, Нафтали аймгаас холгүй орших Капернаум хотод ирж одоо ертөнцийн эзний Ерөвсын улс байгуулагдж байна. Иймээс та нар гэмт амьдралаа орхиж тэр улсад орхтун гэж хүмүүсийг уриалсан нь Яшяхын тиймхүү зөвгөнсөн ёсоор болжээ. Есүс нэгэн удаа Галил нуурын эргээр явж байхдаа тороор загасчилж буй Симон Петр түүний дүү Андре нарыг харж би та хоёрт нэг үүрэг өгье. Одоо тороор загас барихаа болж намайг даган олон хүнийг ертөнцийн эзний мөнхийн улсад оруулсувай гэж хэлэхэд тэд даглаа. Есүс жаахан цаашлаад завин дотор эцгийнхээ хамт загасны тор сэлбэж буй Зеведяхын Яаков, Йогон гэгч ах дүүг харж дуудахад тэд даруй бүхнийг орхиж Есүсийг дуртаяа дагжээ. Есүс Галили аймгаар энд тэндгүй явж олон хурлын танхимд ертөнцийн эзний Ерөвсын улсын тухай гайхамшигт үннийг тунхаглаж элдвийн өвчин эмгэгтэй хүмүүсийг эдгээж алдар нэр нь Сир улс даяар дуурсахад олон хүн саа ундаг тусдаг болон элдвийн өвчтэй муу ярийн сүнстэй хүнийг авчирхад Есүс бүгдийг эдгэж өгчээ. Тэн явахт нь Галил нуур, Йордан голын зүүн тал, Ивдэ аймаг, Арван хот гэдэг аймаг, Ерүсалим хотоос олон хүн ирж дагдаг байлаа.